бүгдээр сайн бацгаана. Өнөөдрийнхэн бичлэгээр би та бүхэндээ Монгол түмний зүрхийг нь боловлоо цэсийг нь хөргөж байгаа Netflix-ийн цувралах Physical Asia нэвтрүүлгийн талаар хуваалцаж байна. Гэхдээ Монголын баг тамирчдын талаар ярихгүй. Яагаад гэвэл бид нар монгол хүмүүс учраас Монголын баг тамирчдын талаарх мэдээлэл бол хангалттай сайн авч байгаа гэж үзэж байгаа. Тэгвэл хэний талаар ярих вэ? Мэдээж Австрал. Энэ нэвтрүүлэг цацагдаж эхлэхээс л эхлүүлээд Австралийн баг асуултын тэмдэг тавьж эхэлсэн. За хамгийн нэгдүгээр талаараа Physical Asia гэдэг нэвтрүүлэг Аз ТV-ийн дотор зохион байгуулагдж байгаа нэвтрүүлэг донд яагаад Австрал ороод ирвэ? Миний одоо 10 жилийн газар зүйн мэдлэгээр бол Аз тусдаа нэг ТV, Австрал тусдаа нэг ТV байсан. Гэтэл энд Австрал ТV яагаад ороод ирвэ? Австрал яагаад ороод ирвэ гэдэг асуулт тавигдсан. За яг энэ асуултыг тавиад Австралийг судалсан Австралийн баг тамирчдын талаарх мэдээллийг цуглуулад үнэхээр энэ нэвтрүүлэгт оролцох ёстой байна гэдэг сонирхолтой фактуудыг цуглуулсан. Тэгээд энэ талаар та бүхэндээ хуваалцах юм. За нэгдүгээрт нь яагаад Австралийн баг ороод ирсэн бэ? За нэвтрүүлгийн зохион байгуулагч тал болохоор твээр бүс нутгаар нь хуваасан байна гэдгийг ойлгосон. Бүс нутгаар гэдэг нь болохоор одоо Аз ТV, Африк ТV, Америк ТV гэхгүйгээр Аз номхон далайн бүс нутаг. Номхон далайн бүс нутгаар нь хуваасан байна. За мэдээж дэлхийн олон томоохон хурал семинар, олон улсын спортын тэмцээн наадмууд ч гэсэн бүс нутгаар нь хуваах тохиолдлууд нь түгээмэлээдэг. Яг энэ жишгээр бүс нутгаар нь хуваасан байна гэдгийг бол ойлгосон. Тэгэхээр Австралид бол яг Pacific буюу номхон далайн бүс нутагт хамаарагддаг. Тийм учраас бол оролцсон байна. Тэгээд гишүүдийн ингээд намтар түүхийн судлаад үзэхээр үнэхээр бас Аз намхан далайн бүс нутгийн гишүүд бол дийлэнх хувийг эзэлж исэн. За ингээд та бүхэнтэй сонирхолтой мэдээлэлтэй хуваалцъя. За нэгдүгээрт нь болохоор Eddie Williams. Бидний мэдхээр Strongest Man. Тэрээр 1990 оны 6 сарын 3 төрсэн одоо 35 настай 194 см өндөртэй 180-аас 190 кг жинтэй бүр агуу том giant байгаа. За өөрөөгөө болохоос Samoa Australian гаралтай гэж танилцуулдаг. За Samoa гэдэг нь болохоор бидний нөгөө мэдэх Moana гэх Google-ын кино байдаг штэ. Тэрэн дээр ингээд энэ шивэстэй энэ том биетэй яг энтэй амар адилхан бааз энэ Moana дээр гардаг энэ яг үнэхээр манай Эди маань бас ийм шивэстэй. За энэ Samoa гэдэг энэ үндэстэн болохоор номхон далайн юм галтуулын бүс нутагтай арлуудыг хамаардаг. За энэ үндэстний хувьд бол одоо ингээд ирчүүд нь өвдөгнөөсөө хүзүү хүртэл шивэстэйдэг. Энэ шивэс нь бол ингээд янз бүрийн одоо далаа малаа гэдэг янз бүрийн хээ угалцнууд байдаг. Эдгээр нь бүгдөө утга учиртай. За ирчүүдэд байдаг энэ шивэс нь болохоор өөрсдийнх нь тэсвэр төвчээр ир зориг нэр хүнд өөрсдийнх нь овгийн төлөөлдөг гэж үзэж байхгүй. Тэгээд ингээд бодохоор энэ үнэхээр угаасаа шивэс хийх процесс нь ч гэсэн маш их тэсвэр төвчээр хатуужл шаардна. Ингээ өвдөгнөөсөө хүзүүгээ ингээд хүртэл ийм шивэс хийлгэнэ гэдэг бүр маш аимшигтай санагдаж байгаа байхгүй юу? За тэгээ эмэгтэйчүүд нь бол зөвхөн гоён дээр байдаг. Эмэгтэйчүүдийн шивэс нь болохоор өөрсдийнх нь соёлыг хүндэтгдэг, тэгээ өөрсдийнх нь гэр бүл, овг, нэр хүндийн илэрхийлэл болдог гэж үздэг юм байна. За энэ Samoa, Polynesia гэх энэ үндэстэнгүүд бол им хүчтэй, булчинлаг, өргөн мөртэй, өндөр тэ им биерхүү тийм хүмүүс эдэг. За зан аашны хувьд бол маш даруухан, бас зочломгой, маш илдэг тийм хүмүүс эдэг гэж байна. За тэгэхээр Эди маань яг энэ бүр өөрийнхөө энэ үндэсний зан чанар, бие бэлтэр бүх зүйлийг агуулсан үнэхээр бас том биетэй, бас илдэг, зочломгой ийм хүн байдаг. За тэгээд энэ үндэстэн бол бас ингээд маш одоо өвөг дээдсийг хүндэтгдэг, гэр бүлсэг тэ одоо шийдвэрээ бол өрхийн тэр хүн, овгийн тэр хүн гаргадаг, тэрийг хүндэтгэж хүлээн зөвшөөрс дагдаг ийм маш гэр бүлсэг ийм үндэстэн байдаг байна. Тэгвэл Эди маань өөрөө ч гэсэн маш гэр бүлсэг. Тэрээр 2 хүү 1 охинтой. За эрхэлдэг ажил нь болохоор special needs буюу онцгой хэрэгцээтэй хүүхдүүдэд тэр тусмаа аутизмтай хүүхдүүдэд тусалдаг ийм ажил хийдэг. За мөн тэрээр дуулдаг Австралийн гол талант гэдэг оролцож
исэн юм тамирчин байна. За хоёр дахь нь болохоор Алекс. За Алекс маань болохоор нийгмийн сүлжээнд өөрийнхөө хувийн мэдээллийг маш нууцладаг. Өөрийнхөө хувийн мэдээллийг ерөөсөө тавьдаггүй. Тэгээ би бүр нэлээд ухаж байж олж авсан маш сонирхолтой мэдээлэл нь болохоор тэр бол Австрали, Филиппиний mixed blood буюу холбогцтой. За тэгээд ингээд үзэхэд тэр бас Аз твд орчиж байгаа. За Эди маань номхон далан бүс нутагт орж исэн болоод Алекс маань болохоор Филиппин цустай учраас тэр болохоор Аз твд ингээд орж болдог. 860 см өндөртэй, 55-аас 57 кг жинтэй. За дараагийн тамирчин болохоор Элони. За Элони маань болохоор аав нь бас Фижи гаралтай, ээж нь Австрали гаралтай. За 4 хүүхэдтэй рагбигийн тамирчин одоогоор бол зодог тайлчихсан байгаа. За яагаад зодог тайлсан бэ гэхээр тархиныхаа гэмтлээс толгойд авсан гэмтлээс болсон. За энэ гэмтэл нь болохоор зөвхөн 2018 онд л гэхэд тархинд 10 удаагийн гэмтэл цочрол авч исэн. За дахиад нэг л удаа энэ гэмтэл цочрол авах юм бол одоо ой санамжаа алдах, тэмцвэрээ алдах гэх мэт тархины гэмтэл үүснэ гэж үзсэн учраас зодог тайлсан байна. Тэгээд тэрээр одоо хэдий ингээд рагбиг орхоо зодог тайлсан тархины гэмтэлтэй ч гэсэн тарих мэдрэл судалгаанд бол өөрийнхөө тархийг хандивлахаар одоо нас арсныхаа дараа хандивлахаар шийдсэн байна. Тэгэд энэ мэдээллийг уншчаа би бүр ингээд итгэхгүй би зөв ойлгосон юм уу үгүй мүү гэж гайхаад бүр дахин нэгтэлсэн. Яг тэгвэл одоо зөвхөн нийт жил 2018 онд 10 удаа тархиндаа гэмтэл авсан тэр тархийг судалгаанд ашиглахад хэрэгтэй байдаг юм бол гэдэг нь бас амар сонирхолтой санагдсан. Тэгээ энэ талаар мэдээлэлтэй бол та нар комент хэсэгт үлдээгээрэй. За тэгээд одоогоор тэрээр модель хийдэг бас хог түүдэг. Тэгээд гайхаад хог түүдгээ гайхаад үзсэн чинь Австралид болохоор хог түүх чинь болохоор маш өндөр цалинтай, нэлээд боломжийн цалин авдаг. Бас ингээд одоо хүнд нөхцөл ажилтдаг гэж үздэг юм байна. За дараагийн тамирчин болохоор Роберт Whittaker. Тэр 1990 оны 12 сарын 20 төрсэн, Шинэ Зеландд төрсэн боловч одоо бага наснда Австрали дээр суурьсан. За тэрээр болохоор Самоа Маори үндэстэн. За энэ Самоа Маори гэдэг нь болохоор Шинэ Зеландын тийм уугуул юм билээ. За тэгээд 3 хүү 2 охинтой мөн дүүнэрийнхээ асран хамгаалагч нь тэгэхээр маш олон хүний тийж идэг байгааз. За тэгээд тэрээр өөрийнхөө энэ Самоа Маори гэдэг энэ үндэстнэр болоо бахархдаг. Өөрийнх нь энэ ир зориг төсвөр хатуужил төвчээр нь энэ үндэстнийх нь цус нь өөрт нь байгаа учраас надад энэ ир зориг хатуужил төвчээр байдгаа гэж хэлдэг байхнаа. За тэгээд тэр бас Эдиш ингээд Эдийг бодох юм бол арай бага шивэстэй. Гэхдээ тэрний шивэс нь бол яг энэ өөрийнх нь одоо гарал үүслийг илэрхийлж идэг, өөрийнх нь тэр үндэс угсааг хүндэтгдэг, өвөг дээдс их орноо хамгаалах утга санааг илэрхийлж идэг гинэ. За тэгээд тэрээр багада каратегаар хичээлж исэн хожимо UFC-гийн тамирчин болсон. За Австралийн хамгийн анхны UFC-гийн авраг, мөн Шинэ Зеландын хамгийн анхны UFC-гийн авраг юм байна. За дараагийнх нь болохоор маш сонирхолтой нэртэй тамирчин. Энэ бол помидор буюу улаан лал. За би ингэж хочилсан Дон Томато. Томато гэдэг нь tomato гэдэг шиг тэгээ би улаан лал гэж хочилсан. За энэ нэрийг харах юм бол Итали гаралтай. За би бас энэ ер нь бол Итали байх гэж таамагласан. Ягаад гэвэл хамгийн дуртай хоол нээжийнх нь хийж өгсөн паста гэж байгаа байхгүй. Тэгэхээр бас Итали байж болцшгүй гэж таамагласан. За нэрнийх нь гал үүс нь бас Итали нэр. Тэгэхээр Итали байж магадгүй. Энэ Дон Томато бол яг Дон Томато Кетлийн хоёр бол яг Европ үндэстэн, бусдууд нь бол ер нь номхон далайн бүс нутгийн юм Азийн холцтой юм байна гэж үзсэн. Тэгэхээр оролцогчдын 50-аас илүү хувь нь бол ер нь номхон далайн бүс нутгийнх юм байна гэж дүгнсэн би хувьдаа. За Дон Томатогийн хувьд бол багада балетер хичээлдэг гэсэн. Бүр сонирхолтойгаас балетер хичээлдэг байсан. Тэгээд бас нэлээд шовдор одоо ингээд нийгэм дунд орж явж чаддгүй ийм хүүхдээсэн. За 4 настай бол балетын авраг болж исэн бол 16 настай болохдоо аль хэзээний 4 удаагийн авраг болчихсон байсан.
За тэрээр хог түүдэг ажил хийдэг. Тэгээ яагаад хог түүдэг вэ гэж хэлсэн чинь бол өөрт нь маш их таалагддаг. Яагаад гэвэл доор хаяж өдөрт 1000 удаа ингээ хогийн сав өрөөдөө 20 км газар гүйдэг учраас энэ бол ингээд өөрт нь яг бэлтгэл шиг санагдаж маш их таалагддаг гэсэн байна. За тэгээд одоо очсон газар болгондоо нөгөө front flip гэдэг нөгөө үсэрдэг бичлэг хийдэг ийм хоббитэй. За тэгээд 2023 оны 11 сарын 10 Julius гэх эмэгтэйтэй сүү тавьснаа сошиал орчинд зарласан нэ. За тэгээд хамгийн сүүлчийн оролцогч Kathleen. За Kathleen бол 1991 оны 10 сарын 27-нд төрсөн 170 см өндөртэй 67 кг. За тэгээд Kathleen маань болохоор хоккейчин байсан гэвэл яг өмнө нь бүр нэлээ Австралийн үндэсний шигсээ баг тоглодог хоккейчин байсан. Тэгээд одоо дараа нь бол CrossFit руу шилжсэн. Яагаад CrossFit руу шилжсэн бэ гэсэн чинь хоккей нөгөө нэг юм амар хатуу бөмбөг. Хоккей ч угаасаа амар спорт шүү дээ. Ингээл бүр зодтолчдаг үстэй ингээл нүдэлцээд идэг. Гэсэн чи яг тэр бөмбөг ингээд эрүүгнийх нь ясыг гимтэж исэн. Тэгээ бүр эрүүг нь ингээ хугараад тэрнээс болоод эрүүг нөхөн сэргийх эмчилгээ хийлгсэн. Тэр эмчилгээ хийгээд төд удаагүй байж байгаа дахиад тэмцээн дээр нөгөө хоккейний нөгөө амар том шавь чинь ингээ шүдгийн цөм зөгцөн гэж байгаа байхгүй. Тэгээ шүдээ цөм зөхөлцөн. Йоо эмхтэй хүн штэ. Тэгээд ингэснийхаа дараа бол ингээ шүдээ цөм зөхөлсөний дараа бол энэ хүн за би бол спортоо солих хэрэгтэй юм байна. Энэ надаа ямарваа нэгэн сайн тохоо өгöd байна. Би бол энэ спортоор явах юм бол ер нь өөх юм байна гэж шийдээд CrossFit руу шилжсэн гэсэн юм мэдээлэл. За тэгээ 2 хүүхэдтэй. За ингээд илүү цаашдаа бусад багуудын талаарх мэдээлэл авах юм бол та бүхэн лайк, subscribe дарахаа мартуу, коммент хийж намайг дэмжээрэй. За ингээд надтай хамтайсан та бүхэндээ баярлалаа. Bye bye.